Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдрийн үлгэрээр бүгдээрээ Мэдигийн алдаа гэнэ. Мэдигийн алдаа. Лүсийн даган Мэдигийн төлсөн өдөр тохиож баярын үдэшлэг зохиож байлаа. Тэр далай мөгөөдсөн цэлцгнүүд, 8 алчид шүүс, далай замагт билүүнаас бүтсэн тасах сайхан ширээ засжээ. Бас Лүсийн дагны хэдийчлэн төлсөн өдрийн гайхалтай нэг хүсэл бодох хэрэгтэй билээ. Мэди бэлдсэн байлуугаа хараад хөөх амттай харагдаж байна шүү. Гэхдээ яг амттай хэсгийг нь шалгаж үзэх хэрэгтэй байх гэд бяцхан зүсмийг амсаж үзлээ. Гэвч тэр зогсож чадахгүй. Дахиад л нэг зүсмийг идчихье. Тэгээд дахиад би зөвхөн амтыг нь шалгаж үзэх гэсэн юм гэж тэр хэллээ. Тэгтэл нэг мэтгэд тэр билууга ганцаараа идчихсэн байлаа. Ямар аимшигтай хэрэг вэ? Билуугүй төлсөн өдрийн үдэшлэг байж болно гэж үү? Удалгүй зочид ирнэ шүү дээ. Тэгээд яаж сандалсан Мэди төлсөн өдрийн хүсэл шивнэх эрэгтэйгээ саналаа. Тэр надад ямар ч бэлэг хэрэггүй. Томоос том амтад билуул хүсэж байна гэж шивнэжээ. Түд удалгүй хөөх далай замган мөсөн чимэгтэй амтад том билуу гарч ирлээ. Зочид ч цуглаж Мэди рүү бардам амтад билуугаа зүсэж зочдоо далив. Харин өөртөө үлдээхээ мартчихсан байлаа. Гэхдээ тэр аль хэдийн хангалттай билуу идчихсэн шүү дээ.